Энэ өвөр монголчуудын монгол хэл бичгийн төлөө хийж байгаа тэмцэл хэлж ярьж байгаа зүйлийг бол би маш их дэмжиж байгаа. Чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Ер нь монгол хүн болж төрсөн бол энэ дэлхийн хаанч амьдардаг вэ? Энэ үйл ажиллагааг, энэ хүсэл эрмэлзлийг дэмжих ёстой гэж би бодож байгаа. Монгол хэлгүй бол монгол хүн гэж байхгүй шүү дээ. Монгол бичихгүй бол монгол хүн гэж байхгүй. Монгол хэлийг таслах юм бол толгоогоо тасдуулсантай байлах. Монгол хэлгүй бол толгоогоор яах, бичихгүй бол гараар яах. Ер нь бүгд найрамдах хятад улсын дарга Си Жинпин дарга бол бусдын хэл соёлд шашин шүтлэгт их хүндэлтэй ханддаг хүн гэж би ойлгодог. Ялангуяа монгол хэл бичиг одоо энэ уламжлал соёлд бол хүндэлтэй ханддаг хүн гэж ойлгож байгаа. Гэтэл тэнд байгаа магадгүй одоо илүү нэг хятад хүн болох гэсэн, илүү монголчуудыг одоо доош нь дарах гэсэн нэг хэсгийн бодлого тэнд яваад байгаа юм гэж би харж байгаа. Энэ тэмцэл, энэ уламжлалыг бол би дэмжиж байгаа. Би үнэхээр энэ өвөр монголчуудын тэр монгол босоо бичгээ хадгалж үлдсэн, монгол хэлээ хадгалж үлдсэн, энэ хэцүү цаг дундуур хадгалж үлдсэн энэ гавьяаг бол биширдэг. Би үнэлдэг, үүгээр би бахархдаг. Энэ үйл ажиллагаа үргэлжлэх ёстой. Нэг өдөр магадгүй за энэ бодлого шайхан сулрлаа. Дахиад одоо ер нь монгол хэл бичгээ үргэлжлүүлэх энэ боломж бүрдлээ гэж хэлж магадгүй. Гэхдээ энэ давтагдах ёсгүй. 300 жил энэ монголчуудын хэл бичиг ахуй соёл агуу түүхийн эсрэг явсны доромжлол шинэ зуунд үргэлжлэх ёсгүй байхгүй. Өвөр Монголд энэ явагдаж байгаа юм маргааш Монголд ирж тулгагдах аюултай байхгүй. Аюул дотроосоо юм санаачлууд гарах юм аюул баг. Тийм учраас энэ зүйл дээр хэлж ярина гэдэг бол монгол хүний төлөө, монгол удам ухсаа, монгол уламжлал соёлоо хадгалж үлдэхийн төлөө монгол хүн бүр дуурах ямар ч ажил албатай бай хэлэх ёстой юм зүйл гэж би бодож байгаа. Энэ тэмцэл монгол хэл бичиг соёл ахуйгаа хадгалж үлдэх гэсэн энэ тэмцэл, энэ бодлогод баяр хүргэе. Энэ бодлого тэмцэл цаашаа амжилт олно. Үлдэн монгол хэл соёл энэ монгол түүхээрээ бахархдаг, ахуй амьдралаараа бахархдаг энэ бахархал үрийн үед үлднэ, үргэлжлэнэ гэдэгт бол би эргэлзэхгүй.